Тийм бүр хамгийн анх олсон өдрөө тэгээ манай эзэн мөн намайг чигээр манайд амьдрахаа байлоо гэж хэлсэн. Намайг Нэмзэл гэдэг. Би одоо Солонгосын Конкук их сургуульд хүнсний нөөц шинж хичээлээс оролцдог Монголын оюутан байна. Хамгийн Солонгост бол оюутны байранд байдаг байсан. Тэгээ оюутны байрны хугацаа дуусаад гарах хэрэгтэй болсон чинь байр ах хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Тэгээ байр хайсан чинь манай сургуульд Moms Days гэсэн байхгүй юу? Moms Day зуршлаг зэгчтэй тэр их чинь дугаарыг олж аваад ер нь бол өдөр болгон холбогдоод сургуулийнхаа ойролцоо ихтэй байна уу? Мөрсөн тэдэн гэж баян ер нь холбогддог. Ер нь дотор байс жоохон хэцүү санагдах юм бол Пүдүүсан руу явчихдаг байсан. Тэгээ Пүдүүсан руу явахаар ингээд надад ингээд тохиолж байгаа асуудал нь хэлний асуудал байсан. Тэгээ бас дээрээс нь ингээд ганцаараа явж байгаа болохоор ингээд шууд Пүдүүс ангийн хүнтэй ингээд хамт нэг байлгаас чинь тэр нь жоохон амар хэцээсэн болохоор Moms Day-г сонгож бариалсан. Ер нь одоо нөгөө Солонгост амьдардаг монголчууд гээл монгол хүмүүстэй одоо тийм Facebook группүүд дээр бас байдаг шүү дээ. Moms Day бол ер нь жоохон найдвартай санагдсан. Тэгээ зуршлуулж байгаа их зэгсэн ингээд надад тэгээд амар сэтгэлээс хандсан болохоор ер нь бол Moms Day. Надад тэр нь бол амар чухал байсан. Яг ингээд өөрийнхөө Солонгос хэл дээр, айл дээр, монгол хэл дээр ингээд гурван хэл дээр ингээд асуулж үзэж байгаа байхгүй юу? Тэгэхэд ингээд яг Солонгос хэл амраг байсан ч гэсэн яг тэр байрны тухай одоо монгол хэл дээр авсан нь илүү гоё. Тэгэхээр хамгийн анхны би эхлээд байраа ингээд ороод үзэж байгаа байхгүй ганцаараа орж үзсэн байхгүй юу. Тэгээ эхлээд нэг 2 минут ч юм уу хасчаад ингэж хасчаад тэгээ за би орохгүй гэдэг гастайс. Тэгээ дараа Moms Day-д өөр ингээд зуршлах байр байхгүй гэдэг тэнгуут нь шууд за тэр байранд орчих гэдэг амар худаа шийдчихсэн байхгүй. Тэгээ байлсагаа ингээд шууд шилжүүлсэн гутлаа байрны эзэнтэйгээ ингээд репетитор ингээд юус хэлнийх ойлголцохгүй. Тэгэл ингээд ихцээ та ингээд яриад өчг гээд тэгэл хэсэгдсэн. Яг Монголд байр хайдаг юм шиг санагдчих. Яг Монгол хүнтэйгээ хайцаад ингээ монгол хэлээрээ явж авсан болохоор юу нэг хаамар гэсэн. Тэгвэл хэрвээ яг ингээд Moms Day ч юм уу тийм одоо орчуулгын ч юм уу тийм хэлний тийм одоо компани байгаагүй байсан бол найзуудтай л явж хайх. Сонгоход болохоор ямаас ч гэсэн манай сургуультай жоохон ойролцохгүй юу. Бус байруудад бодвол тэгээд ер нь надад жоохон таалагдаад тэгээд ер нь бас нөгөө түрээс сонгосон. Тийм түрээс байсан гэдэг нь ер нь жоохон хямдхан даавт болохоор ер нь тэгэхээр сонгосон. Байр болоход ер нь жоохон хэцүүсэн. Яг ингээд дотоод байрнаас гарах хугацаа ингээд тулцсан байдаг. Тэг хичээл орох байдаг байр байхгүй. Тэгэл ингээд бүх газруудаар явхад ингээд байр дууссан. Тэгэл ер нь Moms Day танцсан. Тэгээд хамгийн их саналгсан үе нь тэр хаалганы цаажийнхаа үед нь хамгийн их саналсан. Би яг ингэсэн байхгүй юу? Хамгийн анх ингээд түрээсээ төлөөд ингээд нүүж авсныхаа маргааш нь ингээд коммунитаа байранд ингээд нүүж авч байгаа байхгүй юу? Тэгээд тэрэндээ ингээд шүхрээ байсан. Тэгээд түнхөө уцтайгаа ингээд гараад тэгээд ингээд хаалганыхаа кодыг солимоо санагдсан байхгүй. Тэгээд ингээд солилцсон явуулсан. Тэгсэн чинь ингээд гинт авахгүй бэлдсэн. Тэгээд би бүр ингээд амар гайхаа тэгээ яа миний байрны ингээд хаалга бүтээр бэлчлээ гэл. Тэгээд би эзэнлөө залгасан чи эзэн би хөдөө явж байна гэд. Тэгэхээр би ингээд та одоо ингээд миний ингээд цаажиг ингээд нээж үгээд эзэндээ амар ууралж байсан. Тэгээд тэгэхээр их шүү залгаад их надаа ингээд юуны хүн олж өгсөн байхгүй юу? Одоо хаалганы цааш тайлдаг хүн. Тэгээд би тэргээл тэр үед л амар баярлчихсан. Нугай сайн. Тэр бүрээс амар инээдтэйсэн шүү дээ. Тийм, бүр хамгийн анх олсон өдрөө тэгээ манай эзэн мөн намайг чигээр манайд амьдрахаа байлоо гэж хэлсэн. Тэгээ санал болгоно. Яа тэгэхээр нэг яг тэр манай тэр одоо ирэх байгаа найзын орны хил дээр нь байгаа. Тэгээ тэр орных нь хүн нь бас Moms Day дотор ингээд ажиллаад тэр хилтэй үнэ ажиллаж байгаа болохоор илүү бусад одоо Пүдүүсанд итгэхэд амар болж байгаа хгүй Пүдүүсанд итгэхэд Moms Day итгэх нь тэгээд одоо ингээд заримдаа бассейны асуудал ч юм ингээд найзуудынхаа ингээд асуудлыг сонсож байхаар бассейны асуудал тэгсэн эзэн гэсэн ингээд амар олон асуудал Moms Day зуршлуулчих юм бол тийм асуудал баг гардаггүй. Тэгээд хэрвээ гадаад найз ингээд ирээд яг ингээд санал болгох юм бол Moms Day-г бол санал болгох. Шинжлэх ухаан. Монгол ерөөсөө тийм одоо байр зуршилтай газар нэг байдаг болохоор шинжилж.
нэгт бол эзнээсээ сонгох хэрэгтэй. Эзэн чинь амар болохгүй юу? Ингээд тэр баримт ингээд нэг сар байхгүй ч бид нар бүтэн жилийн гэрээгээд бай. Тэр нэг жилийн дотор эзэнтэйгээ бид нэг сар алга ойлголцох хэрэг гарна. Тэгэхээр эзэн юу нь бол ямар чухал байх хэвээр. Тэгээ сайн эзэн болохын тулд ингээд ямарчсан хөдөө сангийн хүмүүс бол энэ сайн эзэн муу эзэн гэж хийхгүй. Тэгэхээр өөрийнхөө яг ихэлтэл байгаа хүнээс ингээд асуух хэрэгтэй. Тэгэхээр Монгол яг ингээд тийм одоо байз ууштай компаниудыг байхгүй болохоор Монголыг сонгоод тэгээ хил дээрээ зөвлөгөө аваад тэгээд бол их амрах.